Энэ жилийн сонгуульаар хээс ахуулаар нэгдвэчигдсэн Монгол Ардын Хувьсгалч намын дарга энх хоёрын нам чамлахааргүй олон суудал авсан. Үүгээр залимдуулан Монгол Ардын Хувьсгалч нам болон шударгаас эвслийн дарга энх хоёрт ял өгвөл хамтарсан засгийн газарт орж ажиллахгүй гэж шантаажуулж гэлсэн. Энэ асуудал дээр улсын хурлын нэр бүхий гишүүдийн байр суурийг сонслоо. 2012 оны улсын хурлын сонгуульд Бодлиан маргаан хальтгүй баг гарсан гэж байгаа боловч хамтарсан засгийн газар байгуулахаар гидийнхэн гидэж шантааж ихэлсэн. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө зарсан нэг намын даргын яд авсан хэсгээр төр засагтаа 8-аас 3 жишг тогтож эхэллээ. Энэ жилийн сонгуульд төр засгаас ирж уулсараа тэргүүн зогсон хүнээр тодголуулсан Монгол Ардын Хувьсгал нам чамдалгүй олон судал авч чадсан. Үүн дээр хэрэв Монгол Ардын Хувьсгал намын дарга энх хоёр яд авбал Монгол Ардын Хувьсгал нам бодрог ус бүлгэм хамтарсан засгийн газарт орж ажиллах гэснээр шантаажсан. Харин энэ талаар нэр бүхий гишүүд хувь хүний шүүхээр шийдвэрт асуудал төр засгийн үйл хэрэгтэй хутгах ямар ч үндэслэл байхгүй. Шүүх засагтад төрийн үйл ажиллагаа хоёр тусдаа асуудал гэдгийг сануулж байгаа юм. Хувь хүний шүүхээр шийдэгдэж байгаа асуудал шүүх засаглалын асуудал. Үүнийгээ одоо эрхвиш шударгаас эвслийнхэн ойлгох ёстой. Төрийн ажил шүүх засаглалаас хүнд ямар одоо хуулийн хариуцлага хүлээх асуудал бол огт тусдаа асуудал. Энэ бол нэг хүний шүүхээр өгөх ялыг нөгөө одоо наймаалцна гэсэн юм ойлголт байж болохгүй. Ийм улс төрийн энэ маш их одоо буруу жишг. Тэгээд хүн өөрснөө ардмаар сонгогдсон улсууд тэгээд ардмаар сонгогдохдоо ямар нэг юм аргаар зүйл яриаг хаа гэж ойлгож байна. Тэгээд төр зөмгөр ёс юмгор хуулийн хаврын жоо болов гэж ингэж бодож байна. Гишүүдийг хэлж байгаагаар шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Улсын хурлын гишүүн ард түмнээс сонгогдсон байдаг учраас ямар нэг юмар барьцаалагдах ёсгүй гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс нэг олигархаас бод засгийн газар байгуулагдахгүй, улс орны төрийн үйл ажиллагаа хэвэн явагдахгүй байна гэсэн зүйл байж болохгүй. Төр төмгөр ёс юмгор байх ёстой гэдгийг хэлж байна. Энэс мэддэг.